За цайрын гидроксид үүсгээд цайрын гидроксидийн уусамлаа амфотер гэдгийг батлая. Үүний тулд цайрын хлоридын уусамлаас хуруу шилэндээ тасалж аавна. За уг уусмал дээр натрийн гидроксидыг туслаар хийж тунцжуулнаа. За цайрын гидроксидийн тундас үүссэн байна. За баг зэрэг нэрмэл усаар шингэрүүлээд за энэхүү уусмлаа 2 хуруу шилэнд хувааж хийе. За нэг уусмал дээр нь хөхрийн хүчтэй уусмлаас нэмж өгье. За цайрын гидроксидийн тундас уусаж тунгалаг уусмал үүсэж байна. За нөгөө уусмал дээр нь натрийн шүлтгийг илүүдлээр нэмж өгье. За нэмэхээс өмнө хуруу шилэн наалтсан тундсыг доош нь угааж булгая. За натрийн шүлтийн уусмалд цайрын гидроксид бүрэн уусж байгаа нь харагдаж байна. За өшөө бас жоохон илүүдлэр нэмье. Натрийн ашиг нэмэх тусам цайрын гидроксидийн тундсыг бүрэн уусгана. За ханд байгаа хэсгийг уусгая. Хуруу шилээ эргүүлж. За цайрын гидроксидийн тундас нь хүчил болон шүлтэнд аль алинд нь ууссан учраас амфотер шинж чанартай гэдгийг баталлаа.